has the business architecture training shaped your thinking and approach to business and transformation at work? Бизнес архитектурын хөтөлбөрт хамрагдсанаар бол ер нь өмнө нь бол илүү одоо онлайн төвшөнд бизнес архитектур юу вэ гэдэг тал дээр мэдээлэлтэй байсан. Тэгээд өөрсдийнхөө яг мэддэг тэр арга аргачлалаар бол явж исэн бол энд ирснээр HTTC-ийн бизнес архитектурын сургалтанд хамрагдсанаар бол илүү одоо цэгцтэй structured байдлаар мэдээллийг олж авсан. Тэгээд ер нь бол яг бизнес архитектурыг зөвхөн одоо бизнесийн чадамж ч юм уу те стратеги гэдэг байдлаар төсөөлж исэн бол илүү энэ нь байгууллагын одоо бүх бүрэлдэхүүн хэсэг те стратеги, үйл ажиллагаа, технологи тэдгээр нь хэрхэн уялдах ёстой вэ гэдгийг ингээд цогц байдлаар нь өргөн хүрээнд харах ийм ойлголт юм байна гэдгийг олж аваад ер нь бол яг өмнө байснаас илүү ингээд өргөн цаар хүрээнд ингээд бизнес архитектурын ойлголтыг хардаг. Business architecture has certainly given me new tools, ideas and processes that I have just acquired. And with these techniques, I can be a more effective business architect for companies, whether it's big and small, to transform their business and make them more efficient. What's one key takeaway from the course that has stayed with you? Энэ сургалтаас олж авсан хамгийн чухал зүйл нь гэвэл ер нь бол яг тухайлсан нэг зүйлийг бол хэлэхэд хэцүү байна. Яа гэвэл энэ сургалт өөрөө тэр чигтээ маш цэгцтэй ингээд бизнес архитектурыг ойлголтыг олвол ингээд томоор нэгдсэн байдлаар харах боломжийг олгосон маш бүх агуулгын хувьд бол хэрэгтэй байсан. За өмнө ингээд ойлгодог байсан бизнес архитектурын маань ойлголт бол тэлсэн. За энэ дээрээс бол хамгийн одоо авсан гол зүйл нь гэж онцолж хэлвэл яг value stream бол ингээд байгууллагын хувьд бол чухал юм байна. Яагаад тэгэхээр одоо value stream нь өөрөө бид нар бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ нь эргээгээд харилцагч бид нар ямар ингээд үнцэнтэйгээр үйлчлэгээг үзүүлэх боломжийг олоход ингээд чухал юм арга аргачлал юм бэ гэдгийг хамаардаг юм чухал activity байгаа учраас энэ дээр бас ингээд бизнес архитектур бас хамгийн анхаарч ажиллах ёстой нэг хүчин зүйл юм байна гэж ойлгож авлаа. One of the key takeaways that I take from this course are some of the new canvases that we use to engage with customers at the front end so that it gives them and myself a clearer view of what their strategy is, what's their thinking, and what are their goals moving forward to enhance the company. What would you say to someone who is considering building a career in business architecture? За цаашаа ер нь одоо бизнес архитектурын сургалтанд хамрагдах эсвэл одоо бизнес архитектаар өөрийнхөө карьерийг харж байгаа хүмүүст гэх юм бол ер нь яагаад энэ сургалт хэрэгтэй вэ гэхээр ер нь аль өмнө одоо нөгөө нэг хүмүүс технологийн төлөвлөлт, технологийн архитектур шийдэлтээр илүү төвлөрдөг гэсэн бол томоохон байгууллагууд бол ер нь сүүлийн үед бизнес архитектур гэдэг рол маань өөрөө чухал юм байна гэдгийг ойлгоод энэ дээрээ бас илүү фокуслаад анхаарч эхэлж байгаа юм байна. Тийм учраас ер нь бизнес архитектурын өөрийнх нь гол үндсэн үүрэг бол одоо байгууллагын стратеги, үйл ажиллагаа, технологи бол ингээд нэгдмэл байдлыг нь хангахад одоо тэр чиглүүлгийг хийж нэгтгэж ингэж бааздаг ингээд үндсэн чухал үүрэг рол юм байна. Тэгэхээр одоо цаашаа стратеги ингээд үйл ажиллагаа, технологи нэгдсэн байдлаар харахыг хүсэж байгаа байгууллагын бизнесийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар ингэж төлөвлөж ажиллахыг хүсэж байгаа хэн бүхэнд бол ингээд зайлшгүй хамрагдах ёстой, олж авах ёстой чухал мэдлэгийн нэг юм байна. I would say it's a very effective program in which a person, especially somebody who has been more technical in the past, to become more business savvy and to understand the dynamics of business transformation. Are you ready to transform your business? Visit us at atdsolution.com for more information.